уулзж байна. За өнгөрсөн дугаард орчин үеийн сагсан бөмбөгийн дамжирчныг гүйцэтгэж байгаа үүргүүдийн талаар бэлтгэсэн байгаа. Тэгэхээр ингээд энэ удаад 2 дугаар хэсгийн хүрэхэд бэлэн болсон байна. За 11 дахь role бол rim protector гэсэн role байгаа. За энэ role нь бодогтой талбай хамгаалагч дээр яригддаг role байгаа. За мэдээж хэрэг блок хийх, самбар авах өндөр чадамжтай тоглогч дээр энэ role гарч ирдэг. За тухайн тоглогчийн физик ур чадвараас vertical jump өсрэлттэй сайтай байхыг шаардна. Мөн байрал сайн эзэлдэг. За drop coverage гэж байдаг. Хамгаалт дээр эсрэг баг screen-ээс гарч ирсэн тоглогч болоод буцаад pick and roll хийх гэж байгаа тоглогч хоёрыг хамгаалах чадварыг хилдэг байгаа. За тухайн тоглогчийн үзүүлэлтийг эсрэг багийн тоглогчийн бодогтой талбайн тоглооны хуваар нь хэмжиж болох юм. За энэ үүрэг role дээр хамгийн сайн байгаа тоглогчдоос гэвэл Walker Kessler байна, Miles Turner байна, Victor Wembanyama болон Rudy Gobert гэсэн тоглогчдод шилдэг rim protector тоглогчд байгаа. За 12-д post scorer гэж байдаг. За энэ нь бол post up move тоглолтоос оноо авах чадвартай тоглогчдыг хэлж байгаа. Том биетэй тоглогчдээр яригдана. За тухайн тоглогчийн хөлийн хөдөлгөөн, биеийн хүч болон эсрэг багийн хамгаалагчийн хөдөлгөөнөөс хамаарч үйлдэлээ хийдэг ийм ур чадваруудтай байх ёстой. За энэ ур чадвараар мэдээж хэрэг Nikola Jokic болон Joel Embiid нар одоо хамгийн сайн гүйцэтгэдэг тоглогч. За мөн Domantas Sabonis болон Alperen Sengun нар мөн одоо шахсан тоглолтыг сайн хийдэг байгаа. За 13 дугаарт playmaking big гэдэг role байгаа. За энэ довтлохыг найруулах чадвартай том тоглогчийг хэлж байгаа. За мэдээж хэрэг талбайг бүхлээр нь харах чадвар, товж пас болон өөрөө бөмбөгтэй тоглож хийдэж одоо screen болж үлдээд hand off дамжуулалт өгч чаддаг юм тоглогч нар байгаа. За тухайн тоглогч нь самбарын тоглож хийдэж бас assist сайн өгдөг юм тоглогч байх ёстой. Гол төлөөлөгчд нь Nikola Jokic, Draymond Green, за Sabonis болон Sengun нар байгаа. За ингээд ерөнхий үүргүүдийн жагсаалт нь бол дуусж байгаа. За одоо эндээс эхлээд дандаа одоо тусгай үүрэг буюу special role-ийн жагсаалт эхэлж байгаа. За 14-т defensive stopper гэж байдаг. За энэ чиглэлийн тоглогч нь ер нь бол хамгаалтанд чиглэсэн тоглогч гэсэн үг. Тоглохыг гүйцэтгэхийг ер нь бол урдл болгодгүй, зөвхөн хамгаалтан дээр чиглэсэн тоглогч гэсэн үг байна. За энэ төрлийн тоглогчд нь физикэл үзүүлэлт сайтай, талбай дээр эсрэг багийн гол оноо авах чиглэлийн тоглогчийг зогсоох зорилготой ийм үүрэгтэй гарч ирдэг байгаа. За тухайн тоглогчийг мэдээж хэрэг талбай дээр байх хамгаалтын үр ашигаар нь хэмжиж болно. Одоогоор хамгийн гол төлөөлөгчд нь Alex Caruso, Herb Jones болон Lou Dort гэсэн тоглогч нар байгаа. За дараагийн тусгай үүрэгт нь energy role player гэж байгаа. За энэ тоглогч нь бол тоглолтын momentum өөрчлөх зорилготой тоглогч байдаг. Hustle play, defense, за талбай дээр дэрж байтугай одоо эмх замбраагүй байдал үүсгэх ийм чадвартай тоглогч байдаг. За тухайн тоглогч нь багийн одоо мотор болж төдийгүй самбар болон тусалсан хамгаалтан дээр гол онцгой үүргээ гүйцэтгэдэг. За plus minus impact гол тоглогчд нь байгаа. За энэ тоглогчид нь жишээгээр Josh Hart, Gary Payton, Bruce Brown, Jared Vanderbilt, Isaiah Stewart гэж тоглогч байгаа. За 16-д special role нь 3&D гэсэн тоглогч байдаг. Ерөнхийдөө 3 оноо шиддэг хамгаалт сайтай тоглогчийг хэлнэ. Яг ч 2 талт тоглогч бол арай биш. Special role нь өөрөө 3 оноо шилдэг учраас ихэвчлэн жигүүрийн байрлалын тоглогчд нь байдаг. За тухайн тоглогчийн 3 онооны шидэлт тэр дундаа corner 3% өндөр байдаг. За мөн периметрийн хамгаалт сайтай. За одоогоор гол төлөөлөгчд нь гэвэл KCP байна. За Derrick Jones Jr байна. За сүүлд орж ирсэн гэвэл Zachary Research гэдэг тоглогч байна. За 17-д тусгай ролд нь microwave scorer гэж байгаа. За энэ төрлийн тоглогч нь маш хурдан тоглоход дуусгах чадвартай. Богино хугацаанд тоглолтыг өөрчлөх юм потенциалтай тоглогч байдаг. За маш өөртөө ихтэй ер нь бол авсан бөмбөгөө заавал тоглохоо болгож дуусгадаг тоглогч нар байдаг. За энэ төрлийн тоглогч нар ихэвчлэн bench point буюу сэлгэнээс оноо авдаг юм тоглогч нар байдаг. За гол жишээ нь гэвэл Jordan Clarkson, Malik Monk, Anthony Simons болон Cam Thomas гэсэн тоглогч нар байна. За 18, 19 гээд 2 рол нь хамт орж байгаа. Учир нь гэвэл нэг үүргийн 2 байрлалын тоглогч байгаа. За энэ үүрэг нь stretch 4 and 5 гэсэн юм үүрэг байгаа. За энэ байрлалын тоглогч нар нь үүрэг нь бол stretch буюу эсрэг багийн одоо бодогтой талбайг
онгойлгох зорилготой тоглогч нар байдаг. За том тоглогч гэхэд одоо catch and shoot буюу одоо quick release хийх чадвартай. Хамгаалтан дээр тийм үр өнөөлөтэй биш гэсэн довтлогоон дээр давуу тал авчирдаг тоглогч нар байдаг. За будагтай талбай буюу post up оноо авах тохиолдол ер нь бол бага. Ихэвчлэн 3 онооны шийдэлтийг өндөр хувьтай гүйцэтгэдэг. За ийм төрлийн 4 болон 5 намрын тоглогч нар байгаа. За 4 намрын жишээнүүдээс нь гэвэл Kristaps Porzingis, Lauri Markkanen, Bobby Portis гэсэн тоглогч нар байгаа бол төвийн байрлалаас нь Miles Turner, Brook Lopez, Al Horford, Nikola Vucevic, Naz Reid гэсэн ийм тоглогч нар байгаа. За ингээд тусгай үүргүүд нь дуусч байна. За хамгийн сүүлд нь энэ бол хэдийгээр role буюу тоглогчийн талбай дээр гаргадаг үүрэг биш гэсэн тухайн тоглогчийн энэ чадварыг нь ашиглаад довтлогоон дээр давуу тал үүсгэж болдог. За энэ бол triple threat гэсэн ийм ойлголт байдаг. За энэ чадвар нь нэг тоглогч дээр байх магадлал түгээмэл биш. За учир нь гэвэл тухайн тоглогч нь шийдэлт гүйцэтгэж чаддаг. Attack буюу одоо самбарлуу дайрсан тоглогоо үзүүлж чаддаг. Залд сайтай, за мөн дамжуулт өгч чадвар буюу одоо passing чадвар сайтай ийм тоглогчийг triple threat гэж хэлдэг байгаа. Тэгэхээр shoot, drive, pass гэсэн энэ 3 үзүүлэлт цогцолсон байх ёстой. За энэ төрлийн тоглогч нь catch and shoot хийж чадна. Нэг болон 2 dribble-тэй pull up хийж чаддаг. За мөн самбарлуу дайрсан тоглолт хийж чадна. За мөн дамжуулах чадвар сайтай. Kick out гэж хэлдэг. Самбарлуу дайрсан тоглолтоос 3 шугамдаа бөмбөг задлж дамжуулах ийм чадвартай тоглогч байх ёстой. За энэ тоглогч нь мэдээж хэрэг багт хамгийн өндөр efficiency авчрах тоглогч байгаа. За ингээд та бүхэнд орчин үеийн тоглогчдын талбай дээр гүйцэтгэдэг ерөнхий үүргүүд болоод тусгай үүргүүдийн талаар танилцууллаа. Баярлалаа.